Сайн байцгаана уу? Тооны гайхамшигтай хамт байгаад баярлалаа. За, өнөөдөр хэдүүлээ 5 тооны талаар ярилцах болно. За, 5 тоо ерөнхийдөө ямар хэв шинжийг агуулдаг вэ гэхээр эрх чөлөө. За, ер нь бол тийм аялал зугаалга. За, тийм харилцаа холбоо. За, тэгээ сэргэлэн тийм ухааныг бэлэгддэг юм гайхалтай тоо буюу солонгын 7 өнгийг бэлэгддэг. Тэгээ солонгын 7 өнгө гэдэг ирэхлээр ялж яахгүй бүх зүйлийг аягүй тийм мөнгөлөг, солонглог тэгээд ийм амьдралд бусдад гэрэл гээгээ түгээсэн ийм гайхалтай өгдлийг бэлэгддэг ийм гайхалтай тоо байгаа. Бүр гайхалтай гэлчээ. Тэр нь бол 5 тоотой хүмүүс ер нь ингээд ийм өрөөнд ороод ирэхэд л бүр ингээд яг энерги нь мэдрэгддэг те ингээл инээсэн ингээл цангинд л инээсэн тэгэл ерөнхийдөө хамгийн түрүүлэл инээ дээрээ бусдад ингээд ад жаргалыг бэлэгддэг уйтгар гунигтай ингээд би сууж ялаа гэж бодоход 5 тоотой хүн ороод ирэхэд л тэндээс маш гоё энерги цацарч идэг. Тэгэл би одоо дагаал бараг баясаад инээж идэг ийм гайхалтай тоо ер нь байдаг. Тэгэхээр ер нь яг 5 тоотой хүмүүс хэрвээ одоо байх юм бол энэ подкастэнд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. За таны одоо 6 тооны одоо аль тоонд нь 5 тоо байгаа вэ гэдэг үднээс тайлбарыг одоо хэлүүлээ. За ер нь бол та хамгийн ихний тоо буюу дотоодын тоо, сүнсний тоо чинь 5 тоо хэрвээ байх юм бол ямар үед сэтгэл ханамжтай, аз жаргалтай одоо байдлыг мэдэрдэг вэ гэхлээр ер нь бол та хүнд захирагдахыг хүсдэггүй. Тэгээ өөрийнхөө хүссэн үед хинээр чилүүлэхгүй, орох үедээ ороод, гарах үедээ гараад юм эрх чөлөөтэй байх үедээ маш их аз жаргалыг мэдэрдэгэ. Тэгээд ямарваа нэгэн байдлаар одоо дэлхийн булан бүрт өнцөг бүрт ингээд гоё юм нээлтүүдийг хийсэн үедээ те вау энэ одоо амьдралд ийм гоё зүйл байдсан биз дээ. Энэ болгоныг одоо хүмүүст одоо мэдрүүлж хийсэн гэдэг тийм гоё нээлт хийх үедээ бас их аз жаргалыг мэдэрдэг байх нэ. Ер нь эрх чөлөөтэй байх үедээ л аз жаргалыг мэдэрдэг гэж ойлгох хэрэгтэй. За гаднаасаа ерөнхийдөө 5 тодонгууд юу гэж харагддаг вэ гэхлээр айгүй тийм яриа хөөрөөтэй, сонирхолтой, тийм хөвгөлтэй гэж одоо харагддаг буюу ер нь юм цахилгаанд залгацсан юм шиг одоо харагддаг. Ингээд ерөөсөө ирч хүчиг энерги нь дуусахгүй, дундрахгүй юм шиг ерөнхийдөө харагддаг ийм зүйл байдгаа. Тэгэхээр ер нь та гаднаасаа харагдахдаа маш гоё те одоо ирч хүчтэй, энергитэй харагддаг байх нь л те нэг юм хөнгөн жанрын те айгүй гоё харагддаг байх нь л те. Тэр нэг иймэрдүү хүмүүсийг гаднаас нь ингээ хүмүүс харахаараа айгүй тийм хөнгөн гэж бодоод байдаг те. Ингээл энэ тэ одоо баг яаж чарцсан яах вэ гэд бас зарим хүмүүс буруугаар ашиглах гад байдаг. Гэвч ерөнхийдөө 5 тоотой хүмүүс маш ухаантай те. Учираас одоо бусад хүмүүст яг тэр зүйлээ одоо яг энэ хүн намайг одоо ашиглах гэж нү үгүй юу гэдгийг бас айгүй тийм сайн мэдэрч чаддаг юм гайхалтай одоо тийм хүмүүс байдаг байх нэ. За хувь тавилангийн тоо буюу одоо 3 дахь тоо хэрвээ 5 тоо таних байж байгаа бол энэ нь ерөнхийдөө таны одоо амьдралын те зам мөр одоо цаашдаа үргэлжлэх зүйл чинь гэж одоо ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь бол ийм одоо хувь тавилангийн тоо гэдэг байгаа зүйл маань 35 наснаас дээшээ ерөнхийдөө идэвхжиж эхэлдэг ийм зүйл байдаг. Тэгээд одоо 35 наснаас одоо дээшээгээ явахдаа ингээд хин нэгэн захиргаадуулдаг. За хин нэгний одоо гэдэг нь те заавар зөвлгөөр амьдардаг 5 тоотонгууд ерөнхийдөө эндээс маш их сэтгэл санааны одоо гэдэг нь хямралд орох гэдэг. Би ер нь ингээ яаж амьдраад байгаа амьдрал ингээд айгу таалагдахгүй байна. Нөгөө нэг солонгын 7 ингээ гэрэлтүүлэл инээгээл хөөрөөл ингээл айгуугаа аз жаргалтай амьдрах хэрэгтэй байтал хин нэгнээр амьдралаа удирдуулагдсанараа яаж ийнэ гэхлээр ер нь бол одоо те сэтгэл санаа ерөнхийдөө таагүй одоо тийм докторгүй байх магадлал айгу өндөр байх гадайдгаа. За тэгээд ер нь бол ийм одоо цаанаасаа юу гэж нэхээр маш олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх. За тэгээд гоён олсон шин одоо тийм нээлтүүдээ бусдад одоо туршлагыг тараах, тийм хүмүүсийг тийм сэрээх ийм одоо гайхалтай тоо. Тэр нь бол 5 тоотой хүмүүс ер нь яаж нэхээр нэг хэвэнд баригдах тусмаанаа л та юу гэж нэхээр унтардаг тий нэг хэвэнд ингээл ажилдаа яваал гэртээ ирээл гэртээ яваал ажилдаа гэл ингээд ингэнгүүт одоо унтардаг. Тэгээд ер нь бол 5 тоотой хүмүүс аль болохоор амьдралаа маш гоё хөгжилтэй, сонирхолтой байлгах тусмаанаа л амьдралаас илүү сайн сайхныг ерөнхийдөө хүртээ явдаг гэдгээ ойлгох хэрэгтэй. За төрсөн өдрийн тоо буюу 4 дахь тоо маань 5 тоо хэрвээ байх юм бол энэ нь танд ямар авьяас чадварыг бурхан өгсөн юм бэ те гэхлээр ер нь бол ийм илтгэх ярих чадвар маш сайтай. За тэгээд ийм худалдаа наймаа хийх чадвар сайтай. За тэгээд аяллаа те тал дээр ингээд гоё шинийг одоо нээж илрүүлдэг учраас ийм аялал
харилцаа холбоо гэдэг зүйлийг гоё ингээд нэгтгэж хийх тийм уур чадварыг ингээд олоод өгцөндөө цаанаасаа бүр юм мөрдөгч одоо ийм тоо гэж ярьдаг. Ер нь бол ямар ч зүйлийг одоо танаас нь хэнийг нь уулаа гэхэд тэрийг бүр ингээд олж илрүүлдэг тийм мөрдөгч тийм одоо одоо шинийг нээж илрүүлдэг учраас олж илрүүлэхтэй айгу тийм сайн байдаг учраас бурхан танд ийм сайхан авиас чадварыг ерөнхийдөө бэлгэлж өгчээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За амьдралын тоо одоо буюу 5 дахь тоо маань амьдралын зорилгын тоо маань хэрвээ та 5-тай байх юм бол ер нь бол яг юг илтгэж ийнэ гэхлээр ер нь ингээд тийм амьдрал чинь юм гинтийн эргэлтүүд айгүй ихтэй. Тэгээ тийм айгүй тийм нэг олон замаар ерөнхийдөө явах айгүй дуртай. Тэгэл ер нь яг хэдүүлээ ингээд эргээд харахаар аялал зугаалах дуртай, шинийг нээж илрүүлэх дуртай. За тэгээл бусад хүмүүст гэрэл гээгээ өгөх дуртай хүн өөрөө хамгийн түрүүлээд бусад хүмүүсийн урд одоо гэрэл асааж явж шин замыг нээж илрүүлж дараад нь манайхаа энд гоё шин зам байна штэ гэдгийг ийм одоо хэлж явах юм үүрэгтэй юм чинь юу гэж нэхэр ер нь бол тийм нэг замаар биш одоо олон замаар явах ийм хувь тавилантай бүр цаанаас ингээд төрсөн байдаг учраас ерөнхийдөө таны тоо болоод амьдралын зорилготой 5 байх юм бол ер нь бол ийм адал явдал хайгч хүн гэдгээ хөнгөн энергитэй хүн гэдгээ явсан гарсан орсон одоо эрхчлөөтэй одоо хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусад хүмүүс ч гэсэн энэ зүйлээ ойлгохгүй байвал бас одоо миний өгдөл цаанаас ингээд өгөгдсөн учраас би бусдад гэрэл гээгээ түгээх гээд ирсэн учраас би ийм замналаар явд юмаа гэдгээ бас ойлгуулах хэрэгтэй. Тэгээ ер нь бол яг ийм маш гоё тийм тэмүүлэлтэй, ирч хүчтэй, энергитэй ийм гайхалтай хүн ерөнхийдөө ингээд яг одоо шалгуур үзүүлэлт гэдэг зүйл бас байгаа амьдралыг гэрэл гээгээтэй гэж харж гинүү солонгийн 7 өнгө гэж одоо харж гинүү харах өнцгөө яг тэгж тааруулж гинүү гэдэг ингээр 5-ын дотоо хүмүүс ерөнхийдөө мөнгөний төлөө ямарваа нэгэн ажлыг хийгээд тэн дандаа одоо юу гэдэг гэрлийн бөхөөцсөн байх юм магадлал байдаг учраас мөнгөний төлөө ажил хийхээс бус эсрэгээрээ үүдөхөр гэрлээ улам нэмэгдүүлэх тэр амьдралыг харах өнцгөө улам гоё болгох шин зүйлийг нээж илрүүлэх тийм ажил мэргэжил хийгээд явах юм бол энэ нь өөрөө 5-ын тооны маш гоё тийм өгдлөөр амьдарч байгаа зөв тал байдаг учраас ерөнхийдөө яг ийм одоо 5-ын тоо минь өөрөө ийм гоё тоо байх л дээ. Амьдралын зорилготой хэрвээ та 5-тай бол 5-ын тоог амьдралтаа гоё ашиглаж явуул аюу зүгээрээ 5-ын тоог одоо хаалганы дугаар, машины дугаар, за тэгэл 5-ын тооны өдөртөөч гэдэг юм уу иймэрхүү зүйлд бол ашиглавал зүгээр. За тэгээд ер нь бол ингээд нэг юм шинийг одоо илрүүлж нээдэг. За тэгээд маш гайхалтай хүмүүст гэрэл гээгээ өгөгчнөр байдаг учраас ер нь бол юм тайз дэлгэцийн хүн байх буюу дуучин, жүжигчин, за тэгэл одоо олон түмний өмнө лекц тавьсан юм гайхалтай урам зориг өгсөн юм хүмүүс байх одоо магадлал маш өндөртэй байдаг учраас таач гэсэн олон түмэнд яасан бэ гэхлээр маш гайхалтай урам зоригийг өгсөн юм хүн байхыг одоо хичээгээрээ тань угаасаа цаана өгөгдөл нь байгаа учраас яг тийм ээ гэж одоо яг мэдэрч байгаа хүсэж байгаа одоо яг өнөөдөр миний хэлж байгаа энэ зүйлтэй санал нийлж байвал таач гэсэн яаж ийнэ гэхлээр одоо амьдралд урам зориг өгсөн тийм гайхалтай нэгэн болж одоо хувирасаа гэж хүсэж байна. За таны зан араншин 5-ын тоо одоо хэрвээ байх юм бол яасан бэ гэхээр маш их хэрч хүчтэй ер нь юм амьдралыг маш их догдолж хүлээж авсан үргэлж шинэ өөр зүйлийг одоо эрэлхийлж явдаг ийм одоо хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэд ер нь зан араншингийн тоо 5-тай хүмүүс одоо тийм баяр ёслолт аягүй дуртай, үдшилтэд аягүй дуртай ийм зүйл байдаг учраас хин намайг үдшилтэд уурах болоо, хин одоо миний амьдралд тийм гой зүйлийг авчрах болоо гэж бодож ирсний оронд өөрөө тэр зүйлийг амьдралдаа гоё ингээ бий болгож өгөх юм бол эн чинь өөрөө таны хувьд бол гайхамшиг болж одоо танд одоо тийм маш гайхалтай ирч хүчийг урам зоригийг өгөх тийм сэтэл нь болдог учраас өөртөө тийм гоё амьдралаа тэмдэглэсэн одоо амьдралыг гоё баяртай хөвгөлтэй байлгах үйл явдлыг зохиосон ийм хүн байгаасаа гэж ерөнхийдөө хүсэж байна. Тэгээд ер нь бол таны цаанаасаа өгөгдсөн зан араншингийн тоо бол сэргэлэн, цовоо, ийм бүх зүйл дасан зохицох чадвар өндөртэй, хөвгөлтэй ийм одоо хүн байдгаа. Тэгээд ер нь бол яг ингээд яг ингээд одоо ер нь таны 6 тооны чи хаана ч 5-ын тоо орсон байлаа гэхэд шалгуур үзүүлэлт нь ерөнхийдөө амьдралыг өнгөлөг сонирхолтой гэж харж гинүү, амьдралыг ерөнхийдөө төлөвлөж харж чадж гинүү гэдэг тийм шалгуур үзүүлэлт. Тэгээд ер нь бол 5-ын тоотой хүмүүст би юу гэж зөвлөгөө өгдөг вэ гэхээр нэг гоё юм төлөвлөгөө гаргаж чагаа. Яагаад гэх юм бол 5-ын тоо төлөвлөгөөнд дуртай. За ингээд одоо өнөөдрөө төлөвлөлөө гэж бодоход төлөвлөгөөнд дундаа өөрийгөө жаргалтай байлгах ямар нэгэн зүйлийг оруулах хэрэгтэй.
7 хоногоо төлөвлөө гэхэд тэр 7 хоногийнхаа аль өдөр нь өөрийгөө жаргалтай байх те одоо зүйлийг бас шийтгэж оруулж өгөх хэрэгтэй. Сараа төлөвлөө гэхэд 4-7 хоног байлаа гэхэд 4-7 хоногийн 4 удаа өөрийгөө жаргалтай байлгах тийм зүйлийг шийтгэж оруулж ирэх хэрэгтэй. Жилээ төлөвлөө гэхэд 12 сар дотор те би хаашаа аял зугаалгаар явах уу, хаашаа өөрийгөө аз жаргалтай байлгах уу, би хизээ хаана хинтээ юу хийж явахдаа аз жаргалтай байдаг юм бэ гэдэг зүйлээ шийтгэж оруулах юм бол 5-ын дот тэнд аюугаа тийм баясаж урам зориг авч тэг ингээд нэг амьдралыг юм хэцүү байлгах зүйлийг ингээд ор үнцгөө алга болгочдөг ийм зүйл байдаг. Учираас ер нь бол би 5-ын дотоо хүмүүстэй төлөвлөгөө гаргаарай, төлөвлөгөө гаргасан зүйл дээрээ өөрийгөө жаргалтай байлгах зүйлүүдийг шийтгэж оруулаарай гэж ерөнхийдөө зөвлөдөг. За тэгээд 5-ын тоо өөрөө яг тооныхоо буруу талд гараад ингээд те оршичхороо ямар байдалтай байдаг вэ гэхээр тийм одоо ямарваа нэгэн зүйлийг тогтургүй, дуусгалгүй орхичдаг тий. За тэгэл ерөнхийдөө эрхчлөөг хит хүссэндээ ерөнхийдөө ингээд нөгөө боогдож ингэж нөгөө нэг хавчигдчихсэн зүйл маань гинт ингээд задрахаараа буруу замаар явчих гад байдаг ийм зүйл байдаг. Дээрээс нь бас юу гэдэг вэ гэхээр хариуцлагаас айгүй тийм зүгтдэг хүн болцсон байх магадлал айгүй өндөр байдаг. Учраас аль болохоор өөрийнхөө амьдралыг өдөр тутамдаа гоё юм жаргалтай, хөгжилтэй, хөнгөн жанрын одоо байлгах тэр зүйлүүдийг амьдралдаа хийж өгч тэ төлөвлөж явах юм бол 5-ын доо хийж буруу талдаа гарахгүй байх болно. Тэгээд ер нь бол яг юм 5-ын дотоо хүүхдүүдтэй байг хуулцж яснээд 5-ын дотоо хүүхдүүд маш гоё амьдралыг ингэж таашааж хардаг. Вау, ямар гоё нар вэ? Ямар гоё цэцэг вэ? Ямар гоё мод вэ гэдэг ингэнгүүт за мэдээж л асуудал штэ гэдэг ээж аав нар ерөөхдөө үгүйсээд за наадах чи яах вэ? Тэр яах вэ? Энэ ч яах вэ? Тэр яах вэ гэдэг ингээд хүүхдийг унтраах тэр зүйлийг ер нь бол ингээд хийгээд өгцөн байгаад байдаг. Тэгээ тэрнээсээ болоод юу гэдэг вэ хүүхэд за нэг ийм л юм бэж лээти гэдэг үндстэй болоод томрох тусмаа амьдралыг өнгөлөг сонирхолтой солонгын 7 гэж харах тэр үнцэг алга болох тэр үнцгийг бид нар ээж аав нар ерөөхдөө тавьсан байдаг. Учраас аль болохоор вау ямар гоё, вау ямар сайхан гэдэг болгон дээр нь харилцан ярьж тийм байна, гоё байна, ямар сайхан ингэж харж одоо хамтдаа баясаж те ингэж явах юм бол энэ гайхалтай нандин зүйлийг одоо хадгалж одоо явж те сайн сайхан одоо байдгийг шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээ өнөөдрийн 5-ын тоо одоо тайлбар тань таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Facebook-ээр тооны гайхамшиг одоо хуудас руу зочилж ороод тэгээ чат бичээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бүрэн боломжтой. За өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.